За та Монголын мөрөж рүү та. Монголоо. Сайхан. Нарлаг өдрүүд өргөлжилж байна да. Хаяа нэг бараад сэрчээл. Замын сар юм да. Тэгээд энэ жил чинь одоо шанцаар бас олон мод тарайлж амжлаа шүү. Улаад ч бас шаардлагасан. Миний хөл доголсон ч гэсэн ухчээгүй байна гэдэл хэвтэрт байсан хүн гэнт өндийг одоо олон түмэндээ уучраа хэлээд эрс зэрэгтэй мод суулгаж 2000 модны ард гарсан гэх. Эсэн өдөөд доглон үедээ би 2000 модыг төмөг олонтойгоо суулгаж дөнгөсөн. Хичнээн тэсвэрлэхийн аргагүй өвдөж байсан ч хамаагүй. Тэссэн гэж. Гэтэл өдөөд 3000 гараад явсан байх шүү дээ. Тэр тусмаа баруун аймагуд руу. Тэ. Ерөнхийдөө маш их шургуутдаглаар явсан л да. Хүн ингэж л өөрийгөө хорцолдог юм. Та өрсөд ч бас зөндөө дэмж сүнсээр хамт байсан баха. Нөө тэгээд хариг өрөнд байдаг өрсүүд нь ч тэр хөдөө орон газар байдгийн ч тэр зүтгэсэн. Галныхаа тэмэр ууландаа бүтээж хөрч чадсан. Утсан аймаг болгоныхоо ганга тайлж явна гэдэг нэг бол азтай хэрэггүй. Шимбэр. Ер нь бол азтай гэхээс илүү тэгэхээр аз гэдэг зүйл тгийж байнга тохиолдоод байдаг гэж үү. Би тэрийг бол аз эзэн асуудал гэж бодохгүй. Болох ёстой зүйл л болсон байх гэж санаад байгаа шүү дээ. Яг хүмүүс цагаагаар мэдээ тэрэг л ярьж байгаа ч гэсэн цагаарын мэдээ гэдэг зүйл чинь 2-3 хоногт л өөрчлөгдөж байгаа шүү дээ. Өөнд хулгайн арга барилыг маш сайн ашигласан байгаа. Яагаад гэхээр нэг асуудал байгаамаар. Шашин шүтлэхийн талаас уул ус газартай хамсаад олон түмнээ даатах ийм үйл одоогоор хийгдээгүй. Зөвхөн энэ нь монголч нь хэрэгжиж байгаа. Тийм байхад далд ухаар хийдвэртэй бүх зүйлүүд энэ үйл рүү шинэлэг арга барил руу шилжиж дуудагдах юм шүү дээ. Тэрнээс бусад улс үндэстнүүд өөр өөрсдийн шашин шүтлэгээр ийм таатай зан үлийг хийвэл яах вэ? Өрсөлдөөн ихтэй байх байсан бах та. Тэгэн л дээ. Гэтэл эндээ шинэлэг арга барилаар гарч ирснээр хамаг хайр ивэлийг дуудалгүй яах вэ? Энэгээр ганта байх газрууд чинь арай өөр болж хувирсан гэсэн үг юм. Одоогийн хурц нар бол хуучных шиг ч биш. Маш аимшигтайгаар шарж байгаа юм шүү дээ. Тэ. Хэл бэрхэн л да ялтчгүй тэр нарны тусгал юм. Та нар үүлэн дунд нуугдж байхад тэр халуун галын тусгал хэд хэдэн улс орныг яаж шарсан гэж бодно. Харин хүмүүс тийм мэдээ хүргээд л байсан л та. Монголд ийм сайхан байхад нартай хуртай сайхан байхад
бусад орнууд чинь ингэж байна штэ гэх. Тэгээд за одоо яалт тавьдал гэсэн бодол төрдөг юм билээ. Яах гэж өвөө 1 жил залрахаа 2 жил болгосон шалтгаан ерөөс л юм. Яах вэ? Зарим газар хор ус ихтэйгээд үзэн ядаж болно. Гэхдээ халуун гам болж хурцнаар нь шарснаас үүлний дор сэрүүцээд явж ивэл ядаж царай төрөх чинь ч гэсэн улайхгүй мөнгө зүстэй байх үзээ. Та нар чинь цагаан царайн дуртай байлоо. Тий. Өөрхөө улаач бол нутаг болгоны шум ууланд цусны дээж өгсөн да. Харин тийм тэр чи өстой бэрх юм байсан шүү. Тэр цусны дээж авах болно гэдэг чи юм биш. Аймагуудаар очихоор энэ аймаг болгоны ард иргэж улаачаас илүү цагаан царайтай байна гэхээр ч одоо юу гэж үзнэ. Харин тэгтэл нар шарж ясан байхгүй юу? Бэрх байсан. Дэлгүүр юм руу норж юм авахад хулгайч ажтай араас хардган зөвүүл юм байна гэж өөрөө жишгэвдээ. Гэхдээ яах вэ? Нутгийн ард олнууд нь таатай үйл хийж байгаа учраас саатаад байгаа ч эгэн. Уул усны эзэд нь эндээ хэд саатаж болдгоо юм уу яарад л явах ингээд уйх нь их байсан. Гэхдээ монголчин цагаа толуул асар өргөн уудам нутаг шүү дээ. Тий. Тохиромжтой хугацаанд ал амжихгүй болоо. Нэг газар удаан төвлөрөөд байвал нөгөө газрууд нь яах болж байна? Төлөвлөгөө гэж нэг юм бий. Тэр хэсэг нь эвэгдээд өөр хэсгүүд нь гандаж болохгүй гэх мэт яруу сандруулдсан да. Тэрнээс тосоод авахар дэргэд дөргөлж бэлэн байдаг хойно. Одоо яах вэ? Юмд хөөгцсөн юм шиг л явах юм гэж зэмлүүлж байгаа ч гэсэн тэгээд сансан зорьсон үүлэндээ сайн яваад ирлээ. Сайхан л байлаа. Зүүн аймагуд руу очих гэхээр асуудал байсан. Чингис хааны өлгийн нутаг гээд Хинтийн нутаг байна. Алт ухжугаа сорогтой. Хаттын Хонградын нутаг гээд орон нутгаас ухаад байдаг. Хатхны нутаг гээд Сүхбаатар байна. Тэнд нь бас ухаж байна. Яалчгүй ийшээ очивол улам догширно гэдгийг улаач мэдээд яваагүй юм шүү дээ. Гэвч очихыг хүссэн ч энэ олны байдлыг хамаагүй мэдүүлвэл язгуурын 3 газар бол догшрох нь ойлгомжтой гэдээ очиагүй маа. Уулын очин гэсэн санаа маш их байсан л да. Хэрлэн голоос дуудаж зотол хаан уулаас ч дуудсан. Тий. Өөр нураас ч далсан. Гэхдээ очивол шудраг мэдээ тайлагнах ёстойг улаач мэдэж байсан. Улам л ширүүн хандсан шүү дээ. Тий. Чангалтай. Гурван голын өлгийг ийм болгох гэж гэдлээ. Ялангуяа тэр алт энэ тэр ухаж байна гэдгийг сонирдуулаа. Язгуурын гэдэг зүйл чинь аюултай. Эрс гатуу тооцоо юм шүү дээ. Та өрсөд шонол гэдэг зүйлээ өнөөдрийн хоол эд зүйлээр хэмжиж ирээдүгөө умартаа туханд хэцүү юм. Хүн болгон эцэг их болох үүрэгтэй гэдэг баха. Тий. Хүн болсны хэрэг чинь энэ. Тэрнээс
хүн ирээ тэгээ буцдаг юм а гэсэн тийм хууль байхгүй нэ. Өөр хүүхэдтэй өөрөө ухаарж аваад дараа нь өөр хүүхэдтэй улам илүү ихийг сурж мэдээсэй гэж тухайн газрын хүртэл даатгаж үлдээх ёстой байдаг. Гэтэл уух ус, идэх хоол, амьдрах газрын өөрсдөө тоноод байж болохгүй. Сайн эцгийх хизээч юм байдаггүй. Ерөндөө бол одоо тэр талаар ярьсаар төлөвөө яг яах учраа цалхаа гадагштай. Оон ямар ч тач мэдүүлсээр байгаа да мод суулгах үлийг дэмжүүлсэн байгаа. Харин тэр намрын мод тарилтыг одоо ямар тач за бас нэг ийгээс болчих болов гэж найдаад байна шүү дээ. Мод суулгах үйл болоод альбад агнж явдаг хүмүүсийг өөрийнхөө нөлөөнд нөмрүүлж сүгдүүлдэг, удирддаг хар хүчний тэдгээр болгоныг гэх хоёр үйлийг зөвшөөрлийг авсан байгаа. Түүнээс өвөөг нь эртэл болохгүй, ингэхгүй гэдэг шууд өргөнд нь хориод иж болохгүй байх нэ. Харин тийм ээ. Давхар энэ өрчин сурах, мэдэх, төвлөрөх үйл ихтэй. Нэг нь ариун үйл байна да. Мод суулгана. Нөгөөний үйл хар мууг дарах. Хүмүүс чинь тийм зүйлд автахаас гадна тийм зүйлд хорлогдоод байна шүү дээ. Тэр хорлол гэдэг бас их айхтар ээ. Ийм юм байдгийн хүний нас яагаад охор болсныг мэдэх үү? Яагаад? Хүн мөнгөтэй болох гэж, нэр алдартай болох гэж хамаагүй байдаг хүч хөдөлмөрөөр зарцуулдаг. За. Ингэснээр ертөнцийн мөн чанараас ойлгохоос илүү цаг хугацаагаар тэдэнд хөдөлдөг. Ингээл хүн юмдаа чуйтай хөрөвч нэгэнд хөгшөрсөн байдаг юм шүү дээ. Оото. Тэгэхэр чи балаа юм биш. Тэгтээ зарим хүмүүс тэгдэг ч би шуналгүй, би тийм адаа юм автахгүй гэл. Тэгсэн хэрнээ маш олон үрстэй уулзсан амар хэлхөөр нүдний харц өөлдөл хоёр зүсээ хойлгооч ил байдаг юм шүү дээ. Би наа ийм юм чонхгүй, хөрстэй амьдрал чундаггүй би гэлтэгдгийг. Гэхдээ яагаад тийм бэж? Яагаад ихлийн өмнө хүчмөн үсгэдгээ бүлээн зөвшөөрч чаддаггүй байна. Та нарыг хөгжүүлж болохгүй гэдэг сүүдрийн талаас удирддаг хүч бий. Ингэж байж л та нар тэднийг баян болгодог байх нь шүү дээ. Бүгд энэ ертөнцид ирснийхээ мөн чанарыг ойлгоё гэж хичээвэл хяналт алдагдана. За. Тэд баяжчихгүй. Тиймээс хар багаас ч зааж өгдөг байх нь шүү дээ. Хүн ийм хийх ёстой. Хүн тэгэх ёстой. Тэгвэл хүнд тооцогддог. Харин энэс гажуул залхуу амтан, хуурамч амтан гэдэг юм шүү гэж багаас нь сургадаг юм. Тэгвэл энэ бол хяналт. Бидээ тэнгэрээс та нарыг хяндаггүй шүү дээ. Тэг. Аль болох юмыг ойлго гэдэг бол энэ дундаас ч хүн болж төрж эхлэхээс ч л хэдэн чондолтой этгээдүүд баяжхын тулд та нарын ухаан санааг багаас ч өөрчилдөг байх. Та нар байнга л ажил албаа хийгээл боол мэт яваад цаг хугацаагаа алдна, хоногийн хоолны төлөө явна. Нэг мэдсэн энэ хорвоод яах гэж ирлээ.
би юу сурч ойлгох гэж ирсэн бэлээ гэдгээ марчихсан байдаг. Тэгээ одоо сүүлийн үед нэг сүнсний даалгаварч гэнэ үү, голын хатгаас ч гэнэ үү, нэг тиймэрхүү яриа л. Одоо тэр нь хин юуны яриад байгаа үхэж үдсэн хүн шиг юм ярьдаг шүү дээ. Үхэж үдсэн хүний гэхээс илүү үхэл түүнтэй ойр байж л мөн чанарыг ойлгодог юм. Тэгээд байхтал та. Яагаад тэгэхээр хүн өөрөө үхэл гэдэгтээ яг тэр босхийг давж гарчаад буцаж орж ирэх болохоор Өвөн та нарт хангалттай айлтгаад байгаа шүү дээ. Яах гэж мод юм суулгаж амьд оршихуутайгаа харьцаа гэд. тэгсэн хэрнээ тэд өөрсдөө мэдгүй учраас нөө худлаа хуцаж байгаа ингээл иймэрхүү юм байна. Тэгээд заавал та нарын энэ би тийм хийсэн шүү, би ингэсэн шүү гэж тайлгнах албатай гэж юу? харин тэр зүйлийг Бүгд тэнгэрийн дор, тэнгэрийн хяналтан дор байгаа бол хүмүүст бодолч яах юм? Та өрсөд өвөтэйгээ хамт улаачт нь дэм өгөөд явж чадахгүй зоосоо өглөө. Зүрх сэтгэлээрээ хамт байла. Энэ ирчмээр л улаач тэр 3000 гаруй модны чаард олон аймгийг давмж ирлээ шүү дээ. Ерөөсөл төмөн ол минь над итгэж байгаа. Энийг би алдаж болохгүй. Нормыг хогулж болохгүй. Чадхаараа хичээх ёстой гэж хэдийн ядарсан ч би ганцаараа биш гэж ингэсээр хийж үнэхээр та нарыг гайхшруулсан байх. Тэ зорсондоо хүрч чадсан. Хамт явсан цөөхөн дүүрсүүд нь ч гайхчихсан. Хамгийн эрт босч хамгийн сүүл дунддаг гэсэн хэрнээ ядраад байна гэхгүй. Тэ. Тэр зан үлээр мод суулгахаас илүү давхар нутаг усны ган гачгийг тайлах. Хэрвээ гантай бол ан амьтад нь яах вэ? Нутаг ус нь яаж хизүүдэх үү гэдэг бүх юмыг зүрх сэтгэлтэй багтааж байж л явна. Давхар мод суулгах нь та нарыг их орондоо хайртай байгаач ээ. Энэ биднийг шүү дээ гэдгийг л ойлгуулах санаа. Түүнээс нэг би тэгнэ гэдэл зайлуу үүсгэж зайлуу үүсгэн гэхэд бас ингэж айхтар харалж борлон байж агаар салхинд гарan байж өөрийгөө зовоон байж ядрааж шомуул ялгаанд нийдүүлж явах ийм зэллэм эхлэгч гэж хаа байх вэ? Болдохгүй шүү дээ. Тэрний оронд мөнхруулаад орхисон дээр үз. Хүн болгон янз бүр байдаг юм. Тэр янз бүр болгоны цаанч моонч янз бүрээр хэлж болно. Тэгэхдээ нийтийн байдлаас хандаж энэ дайсан юм байна. Энэ манайх юм байна гэж үзэж болохгүй байх нэ дээ. Маргааш гэхэд тэднийхэн тоон чамайг үзэн яддаг хүн нь эерүү болж чамайг сайлдаг хүн өстөн чинч болж болдог. Тийм л дээ. Хүн бол маш олон арин шинтэй. Нэг хүн л сайн муу маш олон арин шинтэй гэд бод. За багцаалд бол нэг 1000 орчим байгаа шүү. 1000 хувирдаг. Энэ нь нэг зангаараа биш. Яагаад гэвэл тэд мөн чанараа олохын тулд ингэж олон хувирдаг юм. Тэрнээс анханасаа муу хүн гэж төрөхгүй. Та өрсүүдийг маш их олон талцуулдаг байсан шүү дээ. Тэр аймгийнхан, тэр сумынхан гэдэг энэ үжил одоо арай гайгүй болоо байлгүй дээ. Одоо дараагийн ойлгох үзэл бол энэ ирлизм, энэ тим юм гэдэг үзлийг халах хэрэгтэй.
Тэгтээ гайхаа нэгэн бодлын хүмүүс ухаараад гэхээсээ илүүтэйгээр оюун санаа нь бас чөлөөлөгдөд байх шиг байна. Чи боддоо хүн учиртай төрдөг. Тийм биз? Тийм. За тэгсэн ирлийц ч гэнэ үү, тийм ч гэнэ үү, за нэг цусны үзлэр хандаж болъё. Тэгвэл Монгол хүн хэрнээ өнөө цагт Монголоо тондог болчиход байна. Харин боол хийж. Монгол биш нь болохоор олон сайн үйл хийгээд яваад байх юм. Энэ одоо ямар учрав? Харин тэр чинь сонирхолтой байхгүй юу? Тэгэхээр цусны үзлэр гүрэн болдгоо маа. Харин хэн энэ оршин байгаадаа сайн үйл хийж зөв хандаж байна. Тийм хүмүүсийн нэгдлэл гүрэн үүсгдэг юм. Эзэн Чингис хаан ч цусны үзлэр хандсан болч гүрэн үүсэхгүй. Эдийн л нэг овгийн удирдагч төдийл байх байсан байлгүй дээ. Гурван голоосоо гарахгүй. Тэгэхээр та өрсөд нэг л юм бод. Хамгийн гол зүйл бол тэр хүн учиртай төрсөн. Бусдад гай болохгүй гэсэн хэрнээ сайн сайхан зүйлийг хийж хичээж үлгэрлж байгаа бол битгий одмын хов. Монгол хүн гэдэг чинь цусаараа гэхээс илүү тухайн газар нутгтайгаа зүрх сэтгэлээ зориулж сайн сайхныг олонд хүртээсэн л Монгол хүн гэгдэнэ. Түүнээс танайхан чинь тийм одоо нэг тийм үзэл байна шүү дээ. Хасгууд л гэнэ, муу сайн уусчууч гэнэ, муу сайн тэднийхэн гээл. Муу төв халахынхан. Энэ болгон болоо харийнхны бэлдсэн урх юмаа гэдгийг бод. Өөдөн танай сонгуулийн тэр чухал биш. Яг хоо энэ зүйлээр хоол олж иддэг нь ч би гогцоонд орсон ч байж бол. Гэхдээ Монгол газар нутагт байна. Мөнх тэнгэрийн бэлдор байна. Би буруу юм хийхгүйгээр зөв бодохын тулд хичээнэ гэдэг иргэн бүрийн зориг зүрхээс л энэ улсын ирээдүй харагдана. Бүгд л эцэг их болдог. Тиймээс аймаг сумдаараа бие биенийгээ ялгуурладаг үзлээ зогсоох хэрэгтэй. Та нарын ахан дүүс харийн нутагт үүлээ үзэж байгаа шүү. Та нар тэднийг өөрсдөө дотроо болж байгаад тэднийгээ дэрэгдээ авч гүрэндээ үсгэх ёстой арт түмэн. Ерөөсөө мартаж болохгүй. Улаач яах вэ? Өвөөг нь одохоор маш их хямарж магадгүй. Эхтээ энэ шийтгэл биш ээ. Өөднөөс нэг давуу ирэх үсэх нэ дээ. За. Ямар? Энэ манай даалтын өр байна штэ. Энийг авч явахгүй гэдэг. Түүргэж нулимал арчих юм биш үү? Тэгтэл мэдээж энэ олон жилийн хугацаанд алхам чалдахгүй хаант ихэр шиг байсан гэж бодоход харамсалтай байлгүй яах тий. Мэдээж та өрсүүдийг маш их буруутгах нь. Яхара та нарыг өмөрсний төлөө онгод минь буцах ёстой юм гэж. Тэгэн л тий. Өвөө нь өрсөхч улаач бол тийм биш. Бид багаас нь маш аимшигтайгаар бэлтгэсэн.
шудраг үзэл баримтлал гэдэг зүйлийн төлөө өсгөж цангааж гадуурхагтдал нь багаас нь бэлтгэсэн. Эдийн шунлыг хариулж эдэх хоолоор хүн амьдрдаггүй гэх мэтээр маш их таслаж өсгсөн жоохон гэмтэй. Эмээс л жоохон эмзэгдүү гэх юм уу да. Ер нь та нарт дургүй. Гэхдээ илгэн Монгол юм да. Дургуунч дургуун болно л дээ. Яг та нар жоохон муу юм давтаад нэг зайлдаж мэхэлж ууралж чодрог бусаар амьдралаа авч явдаг ч үнэн. Энэ болгоныг улаад шудраг зарчмаар явсан учраас өдөр болгон мэдрэх бас хэцүү байдаг баг. Гэхдээ та нарт уурлаа гэдэг дайсныг чинь хийхгүй л мэдэж байна. Яг тийм зүйл байдаг юу? Олооч амархан ялагдах өрсөлдөгч нарт дургүй. За. За бод догшроод хэлгэлээ өвөө нодлоо гэж бодъё. Олооч хямарна. Энэ тэндээс арга борлыг минь эднэр л гэж задрахгүй болгосон хүмүүс гэж маш их бачимдна. Яг гардаж хийх гэхээр чадахгүй. Яагаад? Маш амархан учраас. Улаачд бүр хүчээ үзгсэн, бүр эцсийн тусал цусаа бүх юмаа буцлагсан. Тэрнээс давсан санаатай ийм өрсөлдөгчтэйсэн л улаачийг хөгжүүлдэг. Тэгэхээр дээр чинь махан битэй хүн байхгүй юм байна шүү. Одоо энэ хаан альбан гээд гарч ирсэн. Жоохон энэтэй тоглоно үз. Тэр бол яах вэ? Чи намайг ялмаар гол эхлээд өөрийнхөө ард түмнээсээ л дуусгах нь дээ гэж тавлж байгаа. Жоохон барьцаанд байгаа нүнэ. Өвөн та нарт тэр дайсны чинь уух гаруулыг улаачиг шахан барин байж айлдаж бай. Дайснаа мэддэггүй ажил муу арганд нь автдаггүй юм. Хүн өөрийнхөө муу занг сул талаа мэдэж байж л тэрийг засаж сайн сайхан болгодогтой адил. Эмил тосыг өвөн явхаасаа өмнө хөргий та улаачиг өвөн маш их шахна. Тэгээд та орсууд нэг сонордоод үзэн үзээ. Дошигтын хувьд өвөө нэг зүйлийг хэлье. Гадны улс үндэстнээс нэг төлөөлөгч ч юм уу? За. Эзэн таардаг ч юм уу? Эзэн Чингис хааныг чинь гутаан доромжилж элдвээр хэлж байгаа бол та нар баярлах нэг зөвлөлтэй болно. Тэр нь юу гэдгийг мэдэх үү? Юу юм?
Чингис гэдэг нэрийг мөнх тэнгэрээс монголчуудад сойрхон өгсөн. Энэ нэрийг харийн үндэстэн эзэмших эрхгүй. Хэрвээ харийн улсын гүрэнч бай, юуч бай нэг л өөрл түүнлөө зааж элдвэр доромжилсан хатуу зүйл айлдвал яан гэж бодож байна. Яан гэж Та нарт огшрох ёстой. Дашхан онгодууд чинь Эзэн Чингис хааны гутаалаа химээж тухайн үндэстэнтэй хатуу хариуцлага тооцно гэд бод. Нэг тэнгээс болж ийм зүйлэл та нарт давуу тал болно да. Монголчуудыг мөхөж үхээсэ гэж маш олон улс үндэстнүүд залбирдаг, зан үйл чийдэг. Харин их нутагт нэрээд тэгж элдвэр болвол ганцхан тэр хүний ялыг хийх хүнэд тэр хүний хамааралтай цусны бүгдийг хатуу нэрглэг ирнэ гэсэн үг. Тийм болохоор өвөг дээцээ чинь шүүж элдвэр янз бүр ярвал ашгүй минь бидэн дээр алт энтер ухаж ингэ зөөж байсны минь гарцыг эдний үндэст авахар боллоо гэж баярлж байна. Чингис гэдэг нэр маш хүчтэй нэр юм шүү. Өвчин хүчтэй. Урд нь тэр Турк гэдэг Казахстан хасгууд өөрчин энэ нэрийг элдвэр хэлсэн үндэстнүүд бүгд асуудалд орсон шүү дээ. Шийтгэл авсан шүү дээ. Тэдэнтэй адилхан гэж юу? Ийм байна. За та нар санаж байгаа бол нэг хятад хүмүүс яаж байлаа да. Зургийн баримл юмыг олгодож элдвэр хэлж байгаад тэрийг санаж байна уу? Тий. Тэгэхэд энэ нэрийг хамгаалдаг дайны тэнгэрүүд гэж байдаг. Шангийн өгсөн. Тэр хүний амийг хүсээгүй. Харин тэр үндэстэн, тэр хэлээр ярьдаг, тэр болгонд хатуу хариуцлага тооцсон байгаа. Энэ бол нөгөө алдарт корона гэдэг чинь шүү дээ. За, уун дээр Казахстан гэж улс бий. Тэднийхэн хүртэл Чингис хаан бол казак хүн. Ингэж байгаад эннийхээ ялыг хатуу эдэлсэн. Улс төрийн өвмэн самун ерөнхийлөгч нь хүртэл яаж дөрвж байсныг санаж байна. Оросууд хүртэл Алтан ордны бид баргалын тхих ухааны ярьж байгаад өнгөр цагсуурсан. Одоо өөр хоорондоо байлдаад дэлхийд нэр алдлаа. Тургийнхэн хэлж байсан. Чингис хаан бол турк хүн, манайхаас гаралтай гэж байгаад хідэн ард түмнээ газар дор алдснаа санаж байгаа илүү дээ. Чингис гэдэг нэр Монгол төмнөл дархан эрэхтэй ашигладаг болохоос бусад улс үндэстэн үгүйсгээд манайх гэвэл эсвэл доромжлох юм бол нийтээрээ шангаах хүртдэг. Энийг хамгаалах талд маш хүчрхэг өвгдөө эцүүд бий. Тэр үндэстэн хайр найргүй дуусгах гэж чи боддоо. Хүүхдээс хөгшөд хүртэл. Харин та өрсүүдийн хувьд жоохон эдийн шунлаас болсон асуудал бий. Маш их алт ухаж байна. Маш их гадагшин харийн боол хийж зөөж байна. Энийний ял нэмэгдэнэ үү гэхээс инэрлийн юм бол байхгүй болоод байна гэсэн үг юм. Харин яг энэ үе дээр ир шийдэх гэж байхад нь гинтхэн нэг тийм ойлгохгүй итгэж ч юм уу үндэснээ төлөөснэг мангар игцгэн тааруул ашгүй мэд бид нэргэлгээс холдох нь гэж баярлах юм шүү дээ.
Чингис гэдэг нэрийг хүн зохиож өгөөгүй. Мөнх тэнгэр өгсөн гэдгийг ургал санаж ав. Монгол хүн хүүхдэд Чингис гэж нэр өгч болно. Гэхдээ жоохон зовдөг. Чингис тэнгэр гэдэг хоёр нэр маш хатуу нэрс. Үүнийг дааж явахын тулд нэг нь Чингис шиг байх ёстой. Ийм шаардлагыг давах ёстой болдог бол өнөө нь тэнгэр шиг байх ёстой гэдэг шаардлагатай. Өөр хүүхдээ хүртэл нэр өгөхдөө сайн бодох нэ дээ. Тийм байна. Ухаантай царайлдаг хүмүүс олон. Гэхдээ хэлсэн болох нь үнэн байдгүй юм шүү. Ядаж өвөн буцаад ирэхэд энэ хэдэн жилээр даваад үлдчихвэл бас учиртай. Өвөд нь зөндөө арга байна. Та нарыг 3 тэрбумаар салхихгүйгээс хойш. Тэгээд тор олон заяа тайлан сайтай л нөхдөд юм шиг. Тэгсээр энийг ойлгохгүй. Гадны мангас юм шиг. Мангар царайлж болно. Тэнэгдүү царайлж болно. Гэхдээ тэр дүр эсгэлтэндээ өөрсдөө би ч нэрээ тэнэг үлээ гэж болохгүй байх нэ дээ. Яадгийн та нарыг одоогоор тэнэг мангар гэж харийнхан бодж л байна үз. За. Харин энэ дүр эсгэлтэй үнэмшээд үр хүүхдээ битгий зааж өгөөрэй. Төр зурал хүчин шахагдж байгаа л тэнэг царай гаргаж байгаа болохоос тохиромжтой үед гүрэн болох төлөвлөгөөгөө ерөөсөө мартаж болохгүй. Аав ээжүүдийн бол хэл. За энэ хүүхд ингээд аав ээж нь заримдаа мангар юм шиг дүр эсэгдэгтэй гэж. Та нар ч магадгүй мангар гэж боддог байх гэж. Гэхдээ яг үндэ ийм байдаг юм а. Зарим үед мангар юм шиг царайлж байгаад энэ дороос нь аргыг олж байгаад эгцгийг хүлээж байгаад зад өсрөх тийм байдгийг гэж хэлэхгүй юу. Тэрнээс аав ээж нь мангар мохог бишээ гэж. Зүгээр л чамдаас өвлүүлж байгаа юмыг ажимдгүй чиний үед ч бас ийм ирэн ирж магадгүй гэж. Аав ээжийнхээ хэрэг зоригийг бүтээгээд цойлоод гардаг юм шүү гэж. Азарганы хүрээгүүд унга нь хүрдэг гэдэг баха. Тэ. Аавын хийж дуусгаагүй хүүн хийж дуусгадаг гэдэг баха. Яг хүн арга барилаар л яв. Тэрнээс бид бол тэнэг бид бол ийм одоо нэг дэвлэрсэн чи ч гэсэн тийм бай гэж ингэж болохгүй байх нэ.
Оросууд ямар ч үед дүр эсгсэн ч хамаагүй яаж иж байгаад энэ шүүлтийн зарим цаг хугацааг яг залдаад гараадах. Дараагийн арга барилын өвөн заагаад өгнөс. Олон газрын үйл хулгайлах бах та. Одоо та нарын нөгөө жишиж ярьдгаар өвөн одоо нөгөө сүбэгийн дагуулал явж байгаа юм шиг байна. Харин ч. Харин ч ийм айхтар халах үед ингэж хурвастай байна гэдэг бол давуу тал юм шүү. Огтаалаа. Тэгэхдээ хулгаан арга барил гэдэг чинь баригддаг зүйл. Хамгийн гол нь та нар өөрчлөгдөж оршихуйда хэрэгтэй хүмүүс шүү гэдгээ батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол удаангийн ийм залны аргаар явж болохгүй. Үнэнд гүйцэгдэнэ гэж нэг юм байна шүү дээ. Өвөгийн дууддаг нь бас л залны арга нь баригдаад та нарыг үнэхээр үнэн ард юм уу эсвэл үгүй юм уу гэдгийг хэдэн жил харахыг хүссэн ч юм илүү хэмэдлээ. Та нар ухамсар оюун санаа чинь маш их төөрөлдөж зарим үед харыг чинь сайн их чинь өөрсдийгөө ч ойлгохгүй байгаа. Ядаж ингэж байна гэдэг чинь шинээр нэг мэдэрч байна л гэсэн үг. Жохон самгар даадал байгаа болохоос. Чи муух чих боломжтой болно, сайн их чих боломжтой болно гэдэг нь чи нэг мөр том үйл хийх хүн учраас л бүх юм чамд нээлттэй байгаамаа гэж ойлгох. Та одоо ингэ захаасаа дуусгая. Нэлээ.